Энэ жилийн сонгуул жоохон тэр жигээрээ бантан бүр зуурсан жонхоо шиг юм болж байна. Иргэний зориг ногоо намынхан ардчсан намд нэгдснээр зарлаж дарга дамбирал нь Чингэлдээ дүүргийн 63 дугаар тойрогт нэр дэвшгээр болсон. За гэтэл харин татан буугдаж ардчсан намд элсэгдсэн иргэний зориг ногоо намыг сонгуулийн ерөнхий хороо бүртгэн авч сонгуульд өрсөлдөх эрхийг нь баталгаажуулж өгч байна. Хууль талаас аваад үзвэл боломжгүй юм шиг харагдах хэдий ч улсын дээд шүүхээс боломжтой гэдээ үзчихсэн байдаг. Тэгэхээр одоо иргэний зориг ногоо намын гишүүн Дэмбэрэл ардчсан намаас тойрог авчихад явж байгаа нь яаж шийдэгдэх юм бол бүү мэд. Ер нь бол сонгуул эхлэхээс 6 сарын өмнө сонгуулийн хуулинд өөрчлөлт оруулж болохгүй гэдэг хуулийг үл тоон үндсэн хуулийн цэцгийн дүгнэлтгээ чимнийг өмнөө барин сонгуулийн тойрог бусад бүх юмараа орлоод ихэсэн нь цаанаа зорилттой байсан байж таарлаа. Бүх төрлийн хувилбарыг бодож үзээ сонгуул хүртэл дураараа дөрвж дунд чөмгөөрөө лэмбэтгэл гэж ийхүү үндсэн хуулийн цэцээр дүгнэлт гаргуулж байсан байх нь. Цэцгийн энэ дүгнэлт энэ их дураараа дөрвөл эргэж үтсэн тойрог 8 алцалт гэх мэт юм төрөгсөн бүх бужигнааныг эцсийн эцэст нэг л юмтай холбож үзээд байгаа юм. Хэвлүүдийн тоймыг цэгнэж үзвээс энэ бүх дампуурлыг манан бүлэглэл зохион байгуулж өөрийн бие төлөөлөгч элбэг доржоороо дамжуулан хийж байгаа гэцгааж байна. Шудраг усын хонгол ийхүү сонгогчдын сонголтоор хүртэл дураараа 8 алцааж эхэлв.